Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиотэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Том өрөө эхэлж байна. Битээр нөө дэлгэцэн унтраасан чи хэмэж байхгүй. Яг нөө өөрсдөө харж чадхаа болчлоо те. Эхэлсэн байна. За ингээд том өрөө эхэлж байна. Манай буудан дээр дуглан суугаад таалан болгоо. Чөлөөтэй сэдвэр бүгдээр хамтдаа ярилцгаая. Тэгээ өнөөдрийн сэдвийг найруулагч авчирч өгөх бах тийм ээ. Найруулагч авчирч өгнө. 3W45 цагийн минь вебсайтер бөмбөрсөн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээд сонсох боломжтой. За цаашлаад гэх юм бол үзэх юм бол та гэр бүлийн радио 100.5 кириллэр бичээ Facebook дээр хаагаарай. Тэгэх юм бол дүрстэйгээр та бүхэн биднийг үзэх боломжтой шүү. Шууд утас 99.61045 гэсэн дугаар та бүхэн бидэнтэй холбогдоод өөрийнхөө санаа бодлыг бидэнтэй хуваалцаарай. Мэдээж комент хэсэгт биднээс асуухыг хүсэн асуулт болон санаа бодлоо бидэнтэй илэрхийлээрэй. Ингээд найруулагч бидний сэдвийг оруулж ирчих гэсэн байна. Ингээд сэдвээс хэдүүлээ цуглацгаая. За цуглаарай. За чи бүр амар нөө хин шиг жацарган тулж гэдэг жигээ шүү те. Тэр дэлгц огн гоё асчул өгнө өстой те. Бид хоёр сая дэлгц баалгасан шүү. За өнөөдрийн сэдвээ сугалнаа. За чи сугалах юм уу? Үгүй чи сугалт надад сугалж байгаа. Наадах чи бас давхар сугалаад үзэх өөр гэж бодог. Хоёлоо сольж үзэх үү? Үгүй. За. Яшиг дараа нөгөө За өнөөдрийн сэдв хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэг нэ. Тийш. За хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэдэг сэдв байна. За энэний тэгвэл одоо ингэж хэлэх нь зөв үү эсвэл буруу юу гэдэг дээр л одоо хоорондоо бас үзэх юм байна тийм үү? Тэгээ өнөөдөр бол одоо юм нэгдэл байхгүй шүү гэдэг эртхэн шиг хэльё. Тэгээд одоо өөр өөрсдөө өнцгөрөө тэгэл ингэж ном уншдаг. За. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэг гэж байна те. Үнэн үү хотлаа юу? Үгүй гэж байна. Тийм гэж байна. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэсэн үг гэдэг. Тий. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо идээд. Энэ үгний эсрэг одоо манай заяа минь юм ярих нь байна. Би бол одоо энэ үгний дагуу юмаа ярих нь байна. Тэгээ энэтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99861045 дугаар руу манайхан бас холбогдоод ороод ирээрээ. Тэгээ би тэр бол одоо хоорондоо бол үзэлцъя гэж бодож байна. За яагаад хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэхгүй байх хэрэгтэй юм бэ? Чи одоо энийг яга үгүйсгээд байгаа юм бэ? Тэр талаасаа яриа за. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэдэг ер нь их муухай. Ягаад? Одоо бол орчин үед бол үүний эсрэг залуучууд их цогсоод байгаа л да. Нэг басанда нөгөө нэг танил талтай байж иж хөдөлдөг, өөрийн хүн байж иж, хамаатан садан байж иж, нутгийн дүү байж иж, одоо юу гэдэг ямар ч гэсэн өөртөө холбоотой байж албан тушаал лагдаг ч юм уу. Өөртөө холбоотой хүнийг дээшиг нь татдаг ч юм уу те. Өөртөө холбоотой зүйлдээ холбоотой хүндээ арай илүү ашиг сонирхлын зөрчлөөр тодорхой хэмжээний ингээд нэг боломжит хувилбарыг өгдөг энэ зүйлүүд газар аваад байгаа байхгүй юу? Одоо бүр банк бүр нэрээ шатанд ийм зүйлүүд газар аваад байгаа. Тэгэхээр ийм зүйл бол байх ёсгүй байхгүй юу? Адилхан л хүн хөдөлмөрлж байгаа бол миний энэ долоо нохоогоор жишээлсэн л да. Хүний нохоо хөдөлмөрлж байгаа бол адилхан миний нохоор ч гэсэн хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй юу? Хүний нохоо эдхийн тулд хөдөлмөрлж байгаа бол миний нохоо ч гэсэн эдхийн тулд бас хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй юу? Яг нохоо гэдэг дээр яг яагаад над руу хараад байгаа юм бэ? Түүнтэй ижилхэн хин нэгэн хөдөлмөрлж байгаа бол миний таньдаг, миний ойрын, миний төрсөн дүү, ихч, ах, ихч юу гэдэг те. Хин ч гэсэн хамаагүй адилхан хөдөлмөрлөх л ёстой. Харин хүний одоо тэр өөр хин нэгнээс илүү би өөрийнхөө хүмдээ илүү ашиг сонирхлын зөрчил үзүүлнэ гэдэг зүйл байж болохгүй гэдэг дээр бол би бодож санал бодлоо илэрхийлж байгаа гэж би тэгж ойлгож байгаа. Ер нь яг хөө монголчууд хүний нохоо идэхээр өөрийн нохоо идгээд бас зүгээр нэг юм энгийн үг гаргаагүй л ахал. Энд чинь нөгөө нэг бас философик цаанаа үгэн утгатай л үг бах гэж бодож илээ л да. Жишээ нь одоо ингээд Монголд ийм за тендер ажил төрөл одоо шалрууллаа гэж бодоход тийм ээ. Гадны компанид өгснөөс одоо өөрийнхөө доторх компанид орлогын дотроо эргэлдэж байгаа л гэсэн одоо утга санааг илэрхийлж байгаа учраас өөрийн нохоо идэл гэж байгаа байхгүй. Нохоогоор яг зүүрлэлсэн байгаа. Яг нохоо буруугүй л дээ. Тэгээ ягаад нохоо гэхээр бас над руу хараад байгаа. Гэхдээ би цаашаа нь харж чи наа би давж харж байна. За тэгэхээр яг ер нь одоо жишээ нь ингээд за ямар нэгэн байшин барилга барилаа гэж бодоход тэрэн дээр нэг туслах ажиллаж гаднаас нэг хүн авснаас за манай нэг оюутан дүүмнээс ажилгүй байгаа юм да тэрийг ажиллуулаад цалингийн өгчий гэдэг утгаар хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэдэг үг бол гаргаж чад байгаа гэсэн үг. Ер нь тэгэхээр
Одоо шинэ би чамаас асууя л да. Одоо ингээд чамд ингээд нэг дүү байлаа тийм үү? Гэртээ ингээд хөвтөж байна. Одоо хөвтчих жоох уу? Ер нь ингээд нэг хамаатны дүү байлаа гэж аа гэж хөвтөж тэгээд цаавдгаа. Заавалсан нэг за нэг хамаатны дүү чинь эргэн тойронд байлаа. Танаа гэрт чамаагүй те. Гэтэ чи ингээд нэг юм чамд нэг ажлын байр байна. За. Тэнгүүд ингээд сонголт байгаа байхгүй юу? Нэг бол ингээд шал таних хүн ажиллах уу, нэг бол тэр дүүгээ дуудах уу гэдэг. Ер нь хүний хандлагыг хаашаа чиглэх юм. Яг уу ийм бид гэхдээ энэ үгүүг авцсан учраас яриад байгаа шүү заяа. Яг уу би хэрвээ цагаа тулах юм бол тэр ажлын мессен дээр манай дүүгийн чадвар үнэхээр хэрэгтэй байгаа бол би дүүгээ сонгоно. Харин үнэхээр тэр дүү тэнд очоод ямар ч нэмэргүй бол би тэрийг тэнд байлгаж яах юм бэ? Өөрөө ингээд атсан шалан дунаад өөрөө хамаг юмыг нь өмнөөс нь хийх хэрэгтэй болж байгаа хгүй. Тийм учраас хэрвээ тэр зүйлд нь тохирсон бол тухайн хүнийг сонгоно гэхээс ш тохироогүй болвол би сонгохгүй. Тэр хүнд тэр газарт нь тохирсон хүн сонгоно. Бас эсрэгээр нь ингэж ярьж болох юм. Одоо жишээлх юм бол миний энэ яригдаад байгаа зүйл дээр миний эргэн тойронд байгаа хүн тухайн мессен дээр, тухайн ажлын байран дээр, тухайн одоо юу гэдэг нэг шаардлагатай зүйл дээр тохирсон болвол тохирч байгаа болвол хүний өөрийн ялгаагүй тэр чинь шалгууруулалтанда тэнцээд орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас тохироогүй болвол миний өөрийнх байсан ч гэсэндээ би тэр хүнийг оруулахгүй гэсэн үг. Би том дарга зэрэг юу гэдэг те тийм байсан ч гэсэндээ. Тэг яг нэг ер нь яг том болчвол өөрчлөгдчихэж магадгүй л те. Яг ер нь голцоо монголчууд яг юун дээр тэгж ер нь хэргэлдэг юм бол те. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэ. Чи наатаа хийчих, энийг ингэчих тэгчих гэдэг. Чи аав гэл те. Яг одоо яг өөрийнхөө талын хүмүүсийг бодож ин л гэсэн утга санаа юм шүү. Гэдэг утга санаа л гэсэн үг байхгүй. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид. Тэнгүүд одоо энэ орчин үед эн чинь өөрөө тендер одоо дээгүр албан тушаалтай хээл ахвал юу гэдгийг одоо нэг дээгүр төсөн мөсөвтэй холбоотой юмнууд их болчиход байна шүү дээ. Бас байна. Одоо ингээд том албан тушаалтай болчвол за хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гээд нэгсэнд бас яг энэ чинь цаашаа яах юм бол тэгээд тэгж бодоод өөрийнхөө хүнийг нэг ингээд доотлын нэг юм албан тушаалт дараагийн бас нэг албан тушаалт тавьчлаа гэж бодъё. Нөгөө хүндээ тусалж байгаа юм шиг боловч нөгөө талдаа энэ үгийг бас цаашаа бодвол яг өөрийнхөө нохоог хоолж гинэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө нохоо өөрийнх нь үгэнд орноо ч юм уу те. Бүр ингээд цаашаа энэ утгын бүр алдруулбал бас зөвүүн байгаа. Тий, зөвүүн цаашаа нэр нь яваад өгч гэлээ. За сайхны нэг коммент орж ирж байна. Манай аавын хамгийн их заасан зүйл энэ байна. Дандаа л ингэж хэлдэг байсан. Одоо би гадуур гарахаар таньдаг хүмүүсийн рүүгээл орчих гээд байдаг гинэ. За тэгээд энэ санааг солонгосчууд их хэрэгжүүлдэг юм шүү. Солонгос аялын компаниар ирээд тийм газраараа орж хоол идээд гих мэт гинэ. Гэхдээ тийм шүү дээ. Одоо тэр нэг солонгос хүмүүсийг ажиглаж ангууд одоо хэдэн жилийн өмнө тэр нэг солонгос одоо энд амьдарч байгаа байхгүй. Гэхдээ дандаа солонгос дэлгүүрлэг бараа, солонгос гойм, солонгосын бүтээгдэхүүнүүд гэх юмнууд авч иддэг. Тэгэнгүүт нөгөө солонгос яагаад гэж би нэг асууж ирсэн. Гэсэн чи солонгост өөрийнхөө нутагт ингээ хөрөнгө оруулж байгаа гинэ. Тэгэхээр нэг хүний нутагт амьдарч байгаа ч гэсэн өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Тийм хандлага одоо яг Монгол. Гэхдээ яг энийг яг энэ өнцгөөс нь хүлээгээд ойлгоод авчвал бас яг зөв юм шиг санагдаад байгаа байхгүй. Тий. За дүүгээ чадтлан зодож яагаад ажиллууландаа гэхгүй юу гинэ. Тэгээ бодлоо сайхна. Заяагийн хэлдгээр оруулж ирэхгүй гинэ. За харин ядамсрын туяалаарэ тэгвэл ураг төрлийн холон дээр уул усны ойр дээр гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ сэдв дээр ярил гэж. Харин тий. Тэгэхээр наад сэдв чинь дараа ярина. Шин сэдв өгсөнд баярлалаа. Одоо зөвхөн хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид. Монголчууд яагаад ер нь энэ үгийг гаргасан бэ? Энэ одоо яг биднэрт ямар ашигтай вэ? Ер нь монголчууд яагаад нохоотой зүүрлэдэг те? Явсан нохоо яс 100 те? Юу лээ? Нохоо долоомор. Нохоо тижээ юу лээ? Ямар юм тижээсэн толгой цусна гэдэг л юу бас тэгэл юм байдаг шүү дээ. Нохоотой айгу би ч нохооны тухай жок хийс. Тэгэхээр яг энэ нохооны зүүрлэлд айгу хэдэг байхгүй. Тэг хүний нохоо идэхээр өөрийн нохоо явсан нохоо хондлоо дээр тэгээтэй гэх. Наа ч онцох штэ. Тэ онцох яриад байх те. Яг энэ үгийг гэхдээ яг тэр нэг юм одоо гадны энэ хүмүүс солонгос энэ зарим гадны орны хүмүүсийн яг Монголд ирээд өөр газар амьдарч байгаа мөртлөө өөрийнхөө бүтээгдэхүүнийг байнга хэрэглээд ингэж байгаа хандлагатай холбож ойлгох юм бол бас зүв болоо явчихж байгаа. Нөгөө талд нь монголчууд Монгол дотроо нөгөө нэг өөрийнхөө төсөв мөсөв дээр өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байгаа хандлагаа ингээд тавихаар
бодохоор бас буруу ч юм шиг болоо яваад. Тэгэхээр яг юм нэг хоёр талтай болчихлоо. Тэгээ хоёр талтай болчихлоо. Айгу зөв хоёр тал болж байна. Нөгөө хүн нь нохотой л зүрлэгдээд л гинэ. За нохоо эзэндээ үнэн ч учраас гэж байна. Нохоо бол хүний үнэн чамд ойрын амт шүү дээ. Тийм учраас нохоотой зүрлж байгаа гэсэн комментэд орж ирж байна. Баг ер нь яг дээр үед нохоо бол одоо хүний сайн амт нөхөр гэж бодож байгаа шүү дээ. Тийм учраас нохоотой их зүрлдэг байсан. Хүний хамгийн ойрын юм амт нөхөр гэж боддог. Гэтэл монголчууд энэ нохоог ингээд амар амт нөхөр гэж хэлчихэд тийм ээ. Ингээд угаацаа өгдөг те. Тийш тий. Муха тий. За энд ингэж байна. Тэгвэл битгий нохоотод бай гэдэг үг ямар утгатай юм бэ? Харин тэгэнгүүт наа чи бүр сонирн болоо явж байгаа. Нохоо замтай мантай гэдэг те. Нохоо долоомор өдр гэдэг те. Үгүй харин тийм. Нэг бол ингээд үнэнч нөхөр гээл нэг бол нэг бүр нэг адгийн амтнаар төсөөлж. Тэгээ бүр нохоо санаатай өдр гээл яг ингээд сөрөг юмнууд нь бас байгаад байгаа хөөхгүй те. Байдаг. Тэгэхээр ер нь ямарваа нэгэн зүйл чинь хоёр талтай болох гэдэг аахгүй. Одоо тэгэхээр өнөөдрийн бидний ингээд ярьж байгаа сэдв гэвэл хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэ гэсэн сэдвийг найруулагч маань суглаанд оруулсан байгаа. Тэгээ бид хоёр бол тийм үгүй гэсэн сонголтыг хийсэн. Харин одоо бол шууд ерөнхийд нь базээ гэж бас бодоод байна. Тэгэхгүй бол яг хоёр талаас нь ярихаар жоохон хэцүү шүү дээ. Уу яг хөтэ тэгэл хоёр талын үнцгийг хоёулаа гаргаж ирэл. Бидэрт бас цаг байгаа учраас мэдээ яриа. Тэгээ манай сонсогчд мань гоё комент бичээрэй. Яг энэ дээр хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэж байгаа энэ яг юуг илэрхийлж байгаа юм бэ? Тэрэн дээр өөрийн бодогдож байгаа тэр үзэл бодлоо комментээр үуч. Эсвэл 9986 1045 дугаар руу холбогдоод биднэртээ бас ярилцж болно шүү. Сайхнаа бас орж байгаа яриуд гоё те. Ер нь бол ингэж л байгаа л гэж бодоод байна л да. Ах トゥ хамаатан саднаал дээш нь татаж яваарай. Ах トゥ хамаатан саднаал гэж яваарай. Одоо ойрын хамаатнууд ч л чамайг унаж босоход чинь түгшиж явах учраас чи өөрөө өнгөтэй өвдөлтөө явбал ах トゥ хамаатан саднаа гэж яваарай гэдэг захиасэл юм болов гэж бодоод байна. Одоо нөгөө нэг эртээр үеэс чинь цөөхүүлэхнээ биш дандаа ингээ олуула байсан шүү дээ. Нэг айлаас жишээлбэл дороо ээж доотл нь 9 хүүхэдтэй байх чинь түүнээс дээш байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр чи бараг л нэг жижиг хэмжээний баг бүлэг хүмүүс болох гэдэг шүү дээ. Тэр бүлэг хүмүүс чинь бие биенийгээ гэж яваад одоо жишээлбэл надад айгүй их харагддаг зүйл нь юу вэ гэхээр би чи өөрөө хотынх шүү дээ. Тэгээ ингээд энэ тийм тааралдаад ингээ харахаар нутаг усаараа хүмүүс айгүй их нөгөө нэг хоорондоо талцдаг, хоорондоо ингэж бүхэл болдог. Тэр тусмаа увсынхан Урсынхан гэхээр бүр ингээ хүмүүс бүр амдадгүй. Би бусад яг аймаг сумдуудыг ингээд яриад ингэхлээр сайн мэдгүй болохоор ингээд аа шүү. Хамгийн их яригддаг нь одоо жишээлбэл урс агаад байгаа хгүй. Урсынхан өөрөө өөрсдийнхөө хүмүүсийг маш их харж үздэг. Ажил авлаа гэж бодоход баг нутаг усыг нь харж агаад ингээд авдаг. Яг ингээд нутгийнхын хүнийг маш сайн ингэж харж үзэж дээш нь ингэж дэмнэж ингэж босгодог гэж ингэж яриа байдаг байхгүй. Нэ нэг ингэхлээр яахааргүй бүр ийм яриа байдیں۔ Одоо жишээлбэл урс захиралтай хүн байх юм бол нэг нь увс нэг нь өөр байх нутгийн хүн байх юм бол увсынх нь чадахгүйсэн ч гэсэндээ авдагч гэдэг юм уу ийм яриа хүртлээдэг байхгүй. Тэр юун дээр имзэглээд байгаа нь би үгүй гэдэг дээр тогтож байгаа нь юу гэхээр бүр яг очроогийн хэлтгийг яриаг авах юм бол бид бүгдээрээ монголчууд бүгдээрээ нэг нутаг усных гэж явж болохоор байгаа байхгүй юу. Тийм учраас би бинийгээ л дээш нь татах хэвээр. Би биднийгээ л өнгөтэй өөдөнд татах хэвээр. За нөгөө энэ хүний нохоо өөрийн нохоо гэж ярих юм бол өөр улсын хүнтэй ингэж харьцуулдаг ч юм уу. Тий. Байдлаар гэж бодогдохоор надад бол тэгж бодогдох. Том сэтгэлээр харах. Ер нь яг л чиний хэлж байгаа зүйлд энэ хүний нохоо тэр өөрийн нохоо гэж байгаа үг бол ер нь ингээд тахтуу төрөл төрөстөө ойр дотныхоо хүмүүсийг дэмжиж яваарай л гэсэн ийм санаа штэ. Тэнгүүд энэ санаа муу юу сайн уу гэхээр сайн штэ. Сайн штэ. За тэгвэл би чамд хэлье. Одоо ингээд төрд гарцсан байгаа хүмүүстэй өөрийнхөө ах トゥ хамаатан саданг ингээд яамц юуны төрийн өдөр тавьж штэ. Тэгэнгүүт тэр хэд чинь бас ах トゥ нэрээ бодож байгаа дэмжиж байгаа юм сайн уг нь бол сайхан л хандлага гаргаж байгаа юм шүү. Үгүй хандлага нь сайхан, үйлдэл нь буруу аахгүй юу? Буруу нөхцөл дээр тий. Яагаад гэвэл чадахгүй албан тушаал дээр нь зүгээр аваачаа тавьчих байгаа байхгүй юу? Доотлын хүмүүс нь ажлыг хийгээл дээдлэн зүгээр ингээл цалингаа аваад сууж идэг ийм мессен дээр очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг нь хийлгэх ёстой. Үнэхээр ах トゥ хамаатан садан чадаад ах юм бол яг л нөгөө нэг зарчмынхан дагуу сонгон шалгаруулалтаа өгөөл тэр албан тушаалтанд нэр төртөөгөр очиж хэрэгтэй байхгүй юу? За ямар ч сонсогчийнхаа үзэл бодлыг сонсъё да. Байна уу? Байна уу? За энэ миний ойлголтоор хүний нөхөөс өөрийн нөхөө дээ гэдэг үг бол ерөнхийдөө бол зөөрөлсөн үгтэй. Тэгээд би бол ер нь өөрийнхөө ах トゥ хамаатан садан одоо найз нөхөдийг өөртөөгөө татах өөртөөгөө харилцах өөрийнхөө бүх юмыг хуваалцах сэтгэлийн түрүүн заяа хэлжсэн
Тэгээ бидний үед чинь бол эхээс 10-11 бүгд нэгээ татаж амьдарч байгаа. Одоо үед бол нэг ингээд татаж амьдарч байгаа юм маш сайхан явж байгаа. Миний одоо хувьд бол олон хүмүүс маш сайхан амьдарч байгаа улсууд байна. Энэ өстой жинхэнэ нөгөө хүний нохой идэхээс өөрийн нохой идэ гэдэг чинь олсон мөнгийг хэн оруулж чадчихад хэний ухаан сайн байна тэр мөнгийг ах дүүстэйгээ аваад идэж байгаа гэсэн үг байхгүй юу? Муу нөхөрд өгөөд байхад өгсний нэг мэддэггүй хүн бас байдаг шүү дээ. Тэгэхээр бас бэж авч хүн хувааж өгдөг яах вэ? Тэрний орнонд өөрийнхөө ах дүүсийг татаж хай. Гэхдээ нийгэмд ах дүүс бас ерөнхийдөө бас амьдралын хасцээд яхад ер нь хоёр тишээ явсан байгаад байгаа. Харин тийм. Тэгэхэд одоо би зөвөр нэг жишээ хэд миний ангийн хүүхдийн ээж аав хоёр нь хоёлаа салаад хоёлаа суухдаа 6 хүүхдээс усаа. Тэгээд 12 хүүхдүүд одоо эдний энэ 12 хүүхдийг сайхан явж байгаа нэг ширхэж би тэр айл шиг байгаа. Хоёр талаасаа нийлсэн мөртлөө тий. Салсан ч гэсэн салаад нийлсэн ч гэсэн ээж аавын хүмүүжил тэр хоёрын хайрыг хүүхдүүд нь маш сайн үлээж авсан. Тэр нь биш маш их байна. Энэ тэгэхээр бас хүмүүжлэлтэй бас холбоотой байж болно гэж боддог. За баярлалаа Инагч. За баярлалаа. За баярлалаа. Комментуудыг хүргэе. Хоёроо ийм байхгүй юу? Манайхан юмыг хит туйшруулж чаддаг дутагдaltaй, тийм дутагдaltaй. Тэгэхээр туйшруулахгүй бол маш зөв санаа байгаамаа гэж байна. Харин тийм туйшруулахгүй бол зөв санаа ахгүй. Харин зөв санаа тийм ээ. За яг тийм ээ хоёр талтай. Илэг нэгтэй яваарай гэсэн санаа юм аа гэсэн байна. Манайх намайг жаахан байхад Баатар гэдэг нохой байсан. Тэр маш үнэч нохой гэж орж ирж байна. Ойлээд байгаа юм уу? Хөрхи Баатар. Сум аймаг хот цаашлаад ус гэсэн байна. Энэ дээгүүр чинь тэр хүний нохоо идэхээр өөрийн нохоо идгэдгээ хэтрүүлэн сайн мэдэрсэн гарууд их байгаа штэ. Харин буруу тал руу нь одоо ашигладаг те. Хэтрүүлчихсэн. Уг нь бол гаргасан энэ уриалга бол зүүр өгөл зөв байхгүй те. Зөв. Гэтэл энийг буруу юмн дээр ашиглаж тий. Яг буруу юм дээр ашиглаж байгааг нь бол би хэлээд байна гэсэн үг байхгүй юу? Буруу зүйл дээр ашиглаад энэ хэрвээ зөв зүйл дээр ашиглаад яг энэ санаа бодлыг хэрэгжүүлээд үнэхээр ингээд одоо жишээлбэл түрүүнд нэг жишээ авч ярьлаа шүү дээ. Солонгосчуудыг жишээ авч ярьлаа. Ийшээ тийшээ явж аялал зугаалгаар явсан ч гэсэндээ зөвхөн өөрийн нутаг орныхон зүйлд за зөвхөн ч биш. Ер нь боолж өгвөл гэсэн үг байхгүй юу? Өөрийнх нь нутаг орны худалдаалж байгаа, гаргаж байгаа, зарж байгаа, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг авдаг ч юм уу тий. Тэр хоолны газрыг тэр тийм эзэнтэй хоолны газраар үйлчлүүлдэг ч юм уу. Аль болох тухайн хүндээ хөрөнгө оруулалт оруулаад байна штэ. Төрсөн ах эгч гэхээсээ илүү. Тэгэхээр энэ нь бол нэг осондоо яг тэр хүндээ зориулсан, тэр улсдаа зориулсан, нийт хүн амдаа зориулсан бодлогоороо яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манайхан бол зүгээр юм нэг жалгад omныхын юмыг л яриад байгаа гэсэн үг. Харин тийм ээ. Тэгэхээр одоо хүний нохой идэхээр өөрийн нохой гэдэг одоо хандлагыг зөвхөн хувь хүмүүс хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бодлогын төвшөнд бас харж үзвэл зүгээр юм биш үү те. Тийм байна. За тэгэхээр бид хоёр өнөөдөр улсын хурлын шуулганаар түн гэж юм. Харин тийм. Тэгэхээр яг бодлогын төвшөнд энийг одоо хэрэгжүүл явуулаа те. Тэгээ. Бодлогын төвшөнд бид хоёр хэрэгжүүлэхээр боллоо. Та бүхэн 9986 1045 9986 1045 дугаард холбогдож орж ирээд саналаа хэлээрэй. За тэгэхээр одоо санал авах цаг эхэллээ те. Энэ хуулийг батлах уу батлахгүй юу гэ те. Тэгээ энэ хуулийг батлах уу батлахгүй юу гэ те. Яг эсэргүүцэж байгаа хүн байвал бас орж иж болно те. Эсрүүцлээ илэрхийлж болно. Бид нар шүүмжлэлийг хүлээж авна. Одоо бол хаврын чуулган хаагдах төгсөн байгаа учраас бид нар сүүлийн бас те хуулиа батлаад хаачмаар байна. Ингээд иргэнтэйгээ холбогдъё. Сайн байна уу? Байна. Сайн байна уу? Сайн юу хөгжмийнхэн дууг багсгаарай. Уцаараа бидний яриг сонсоорой. Хөгжмөө бүр унтраачих. За харин бодоо болж байна уу? Болж байна. Махан мэнд өрөвдөх юм байна. За сайн байна уу та? Тэг яг энэ хүний нохой тэгэхээр өөрийн нохой гэдэг үг л яг энэ хоёр талтай. Энэ улс орны хэмжээнд хувийн хэмжээнд. Энэ үг бол миний хувьд яг улс орны яг өнөөгийн хэмжээнд үзэх юм бол тийш зүг биш. Яагаад гэвэл яг энэ үгийг маш сайн хэрэгжүүлэхэд нь одоо өнөөгийн манай Монголын байгаа байдал шүү дээ. Яагаад гэвэл одоо төрд байгаа хүмүүс өөртөө мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж хүн улс орны эрхийг биш хүн өөрсдийнхөө эрхийг ойр тойрныхоо эрхийг бодож нэгдүгээр тавиад зөвхөн өөрсдөө болж явал өөрсдөө энэ улс орны Монголын ард түмэн одоо энэ баялгаас хүртэж сайн сайхан яваасаа гэхээс би миний өөрийн
Одоо би бол одоо миний ойр тойрных идээд ингээ баяшаар ингээ явчих болно гэсэн. Яг өнөөгийн байдлаас болж одоо өнөөгийн энэ байдал чинь энд хүрсэн шүү дээ. Тэгэхээр шүү дээ энэ бол тэгээд яг хөө одоо жишээл хүний нөхөр өөдгөө заа чи энийг хийчих гэдэг. Цаанд тэрийн үний таньдгүй мэддгүй уур чадвартай зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Мэдээс хол. Тэрийг орхигдуулаад чадсан чадаагүй хүмүүсээр ингээд явуулдаг. Тэр нь ингээд юу ч болдгоо ингээд эхлээд дуустгүй. Эхэлсэн бол тэгээд дотоо хайдаг ч юм уу. Эсвэл ингээд юу ч болол ингээд яваад байгаа. Тэгээ манай Монголын өнөөдрийн эдийн засгийн нөгөөгийн байдал ч яг ийм шүү дээ. Яг зөвхөн өөрийгөө бодож нөгөө улсын байдлыг өөртөө хурааж нөгөө өөрийнхөө хүний нөхөр өөрийнхөө гэсэн яг энэ хандлагаараа хандаж дандаа юм ийдэг. Ингээс болсон болов уу гэж боддоо. Тэгээд яг одоо ч одоо ингээл төр байсан хүмүүсд тэтгэр гарлаа. Тэнгүүтээ яг хөхөр чадсан чадваргүй өөрийнхөө хүүхдүүдийг нөгөө үе залгамжсан угсаа залгамжсан ноёд төшөлтийн хүүхдүүд шиг ингээд тавиад төрж наа түмний хүүхдүүд зөндөө байх шүү. Тэдний боломж идэх хоолыг булааж идэх гэдэг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээс өөрөө нэг хэрэгжүүлэлтэй тэгээ яг хөө миний бодлоор яг тийм. Энэ болохоор тухайн хүний профессор гэж өгж байгаа энэ боломж баялагийг нийт ард түмэн зөв хуваарлал. Ижил тэнцүү эрэхтэй шүү дээ тий. За баярлалаа минь дээрийнхаа. За баярлалаа. За баяртай. Энэ мэтчлэн 99861045 дугаарт холбогдож орж ирээд яг энэ үгний утга хаана хэрэгжиж байгаа вэ? Ер нь яг анханасаа энэ үгийг юу гэж бодож ингээд арт хүмүүс маань хэлж ирж заншсан байж гэдэг юм уу те? Энэ талаар бидэнтэй санаа бодлоо хуваалцах боломжтой шүү. Одоо ер нь орчин үед бас яаж энийг ойлгол зүгээрээ те? Харин тийм. Ямар хандлагаар ингээ хүлээж аваад хэрэгжүүлэл зүгээрөө гэдэг талаас нь бас хуваалцуулах гоё тийм. Яг зөв. 99861045 дугаар таны өмнө нээлттэй. Мөн комментэр та бүхэн санал бодлоо илэрхийлээрэй. Чаддаг зүйлээр нь чадлаараа туславал болж л байна те гэж. За тэгээ зөв батлахаал гэж. Тэгээ битэр нэг одоо бодлогын төвшөнд батлын матлыг гэж жоохон фанераад байгаа шалтгаан яг уу ер нь яг тэр гадны улс орныг харахад араа бүр томор сэтгэдэг байгаа байхгүй. Саяны одоо Мэндвэр гэдэг хүний хувьд бол одоо бас хувь хүний өнцгөөс улс төрлөө одоо юу руу оруулангуудаа төсвүүдээ идээд нь штэ. Зөвхөн өөрийнхөө хүмүүс тэнгуү цаана маш олон хүмүүс хохирж ийн гэж яриад байгаа. Энэ болонгууд яг бодлогын төвшөнд биш, энэ бол зүгээр нэг улс орны төвшөнд биш бас аахгүй. Тэгэхээр энэ зөвхөн хувь хүний өөрийнхөө эрх ашиг тэгээ нэг хитгэн хүмүүсийн л хоолунд болсон хувь хүн талаас нь бодож байгаа. Тэнгуү битэр ингээ бүр бодлогын төвшөнд хэрэгжүүлэл бүр гоё гэдэг нь нийтээрээ аахгүй. Тийм штэ. Нийтээрээ өөрсдийнх гэж бодъё л гэсэн үг. Яг зөв. Сайн байна уу? Өглөөний минь. За өглөөний минь гэсэн байна уу? За сайн уу сайхнаа? Шууд хоолойг чинь таньж штэ. Ой. За чиний сайхан үзэсгэлэн гоо хоолойг сонсох сайхан байна. Үзэсгэлэн гоо хоолой. За сайхнаа. Өнөөдрийн сэдв дээр өөрийнхөө санаа бодлыг хуваалцаж битээр одоо яг хурлаа дуусгах гал шүү. Харин тийм ээ. Саяны ингээд хүмүүсийнхээ яриаг сонсоо, тооёрхоо яриаг сонсоход юм байна штэ. Энэ хүчин нэг зүгээр ёс суртахууны юм гэх ч юм уу хоорондоо баримтлагдаг нэг тийм бичигтэйг хуулийг л хэлж байгаа шүү дээ тийм. Тийм тэгэнгүүт чинь яг би нөгөө яагаад түрүүнээс хойш туйширдаг гэж бичээд байгаа вэ гэхээр манайхан гэдэг бүх нийтээрээ яг ингээд өөрсөндөө хоёрхан юм философи сонголт тавьчаад бодоод байдаг. Жишээлбэл ингээд за өөрийнхөө идэх ёстой зөв мэдээж зөв. Гэтэл ингээд энэ хоёроос өөр ингээд сонголт байхгүй юм шиг гэж хандаад идэх нь надад жоохон асуудалтай шиг санагдав. Өөр сонголт байгаа шүү дээ тий? Зөндөө олон байгаа. Тэгэхээр жишээлбэл сайн ингээд заяагийн жишээ болохоор гоё санагдаж байгаа байхгүй. Дүүн үнээр чанарын ажил үргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бол яах вэ? Яг би бол тоглоомор чадсан зоод гэдэг байхгүй. Гэхдээ үнэхээр нэрээ хөгжих болцоог нь үгийг үлээр амьд үлдэх чадрын шалгыг тэр дунд өөрөө өчрөө олоо яваа мэд байхад гэж аваа ажилд оруулсан. Тэгээд чадахгүй л тэгээд өөрөө мэдгээл хайчих хэрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь бол яг өмнөөс нь ингээл ингээл албан тушаал дээр аваачаад ч юм уу эсвэл нэг ажилд оруулаад яг өмнөөс нь бүх юм зэгцлээл миний нохоо өөрөө идэж гин би тэр нохоогоо ингээ хоолж гин гэл ингээл яваадах юм бол яс юмн дээр яг өөрийнхөө хүнийг бас халаад байгаа нэг юм шиг санагддаг байхгүй юу? Тий, яг зөв. Тэгээд улс төрийн хүрээнд ороод хүн вакуумчих гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тий. Тэр сүрэг нөлөөтэй. Тэгээд
одоо та нар бас Facebook-ос харж лээсэн багт Монголын нэг мундаг залуу бизнесийн зөвлөгөө өгдөг байхгүй. Би Америкээс ирснээр дараа битгэрэн дээр хэлчихсэн. Монголын нөгөө ууган одоо Монголд одоо л ууган гэж хэлдэг ингээд олон жилийн түүхтэй янз бүрийн чиглэлийн компаниуд гарахаар ихэнх нь юу байна нөгөө нэг ахын компаниуд бичдэг. Юуны? Ахын дүүсийн компани. Тийм. Ерөнхий захирал нь аав нь үйж явахт одоо гүт тийм шүү нэрээ тий. Тэгээ яг тэр залууг ингээ анзаарсан тэр хүмүүсийн эцсийн зорилго бол бизнесээ томруулах гэдэг байхгүй маш зөв. Тэгэнгүүт үнэхээр бизнесээ томруулах гэж бол гаднаас өөрийн хүнийг биш өөрийн хүнийг оруулж явах нэг юм салхи оруулаа. Гүйцэтгэх захирлаас эсвэл ерөнхий менежерээс лөө тэгээд өөр юм дээр ингээ өөр салбарлуулаад тэр бизнес рүү нөөмж ороо ажил болно шүү дээ. Гэхдээ гол нь гол соёлыг бүтээгээд байгаа юм дээр гадны хүмүүс мэрэгчлээ мундаг залуучуудыг ингээд хүмүүсийн тохиолд авчиж ажиллаулаа гэдэг зөвлөгөө өгч. Тэгэхээр чинь өөрийнхөө хүнийг дэмжин гэдэг нь зөв цэвэр нөгөө амруу нь хоол халбагдаж өгөөд ах ерөөсөө бас биш болчих жоох. Биш болчих юм. Тэгээд заримдаа тэр үнийг бас жоох эрсдэл туулуулаад зоохон ч гэсэн тэр үнийг бодож байгаа нэг хэлбэр тийм минийхэр болчих юм. Жишээлбэл одоо би ингээ эртөө хөвгтөд чи эмхтөө хөвгтөд алинтай ч усаа юм ер нь болж байгаа экстрим байдал өсгөнө гэж бодоод байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол хүн байгалийн хуулиас холдох тусам хүн ер нь бол жоохон төсвөр төвчээр за тэр стресс менежмент чанарууд нь жоохон муу болоод ирсэн шиг санагдсан. Тэгэхээр нөгөө манай сонсож байгаа хүмүүс байл бас жоохон нөгөө нэгнийгээ дэмжихтэй ч гэсэн бас жоохон өргөө үрэгтэй хараад ингээд дэмждэг байвал зүгээр шүү. Тэгэхгүй ингээд бид нар амруу хоол хад юм нэг амарчилж өгөх тусам л тэр хүмүүс ер нь бол сайн зүйл биш баг хортой зүйл хийгээд байна. Үг юм шиг санагдсан шүү манайх. Яг зөв. Баярлалаа сайхнаа санаа бодлоо илэрхийлсэнд. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ нөгөө бас юу ажиллагаа юм те. Гой санаа гарч ер нь Монголоо гэсэн юм бүр томоор нь те. Өргөн хүрээг хамарсан нөгөө нэг юм юунд ашиглал айгу гой хандлага. Тэгвэл бид нар яг ингээд нэг жижигхэн инүүхэн ингээд тулга тойроол ингээд яваад байгаа байхгүй. Яг харахгүй ажлын байран дээр одоо нөгөө бидний амьдралд зүгээр жинхнээсээ тулгардаг асуудлыг л яриа л да. Ажлын байран дээр за боли ажлын байр яриахаа болчих. Тэгэнгүүт нөгөө нэг юу очролж байна. Ямар нэг газар очролж байна. Тэгэнгүүт энд очраац хөөе сайн уу энд явж байгаа ма за наашир миний урд орчих гээл ингээл хин нэг урдаа ороод. Энэ жишээлх юм бол нэг жижигхэн юм шиг боловч яг энэ үгний бас нэг үлдэн л болчихж байгаа байхгүй. Өөрийн хүнийг ингээд нэг дэмжээд ингээд очр дайруулад байна штэ. Гэтэл ард нь өчнөө олон хүн байгаад байдаг. Үүнтэй ижилхэн ажлын байрны мессен дээр ч гэсэндээ горилж байгаа хүмүүс үүнээс болоод бас шантардаг. За энэ дахлаар энэний тэр гэсэн тэрний тэр гэсэн за бийж бүтэхгүй юм байна доо гэж тэгдэг. Иймэрхүү хандлагуудыг хэвийн юм шиг бид нар одоо ингээд баг хүлээгээд аваад байгаа байхгүй. Уг нь одоо ингээд одоо хувь хүн дээр бол одоо энэ хүний нохоо итгэр өөрийн нохоо идэгдэг зүйл бол хэрэгжээд байна шүү дээ. Маш сайн хэрэгжиж байна. Хувь хүн нэг нэгэндээ туслаад ингэ болж байна. Тэнгүүд яг бүр нийт өргөн үргээр нь хамраад монголчуудад тэрчгээр Монгол гэдэг өөрийн юмыг те өөрсөндөө л үлдээ гэдэг энэ хандлагыг одоо суулгах ямар арга байна? Эсвэл суулгаж байгаа те хичээж байгаа юмнууд байна уу те? Одоо шинэ одоо энэ үгийг шал өөрөөр тайлбарлах, сургах, багаас нь хэлж өгөх Монгол гэдэг те бүр томоор нь юм хандлага суулгамаар байна л да те. Харин тийм яг тийм хандлага суулгамаар байгаа. Одоо жишээлбэл юун дээр л их харагдаад байгаа юм л да. Манай би одоо өөрхөн хүүхдийг дүүгийн хүүхдүүдтэй харьцуулаад байна л да. Тэгэхээр нөгөө нэг хүний нутагт байгаа тэр хүүхдүүд маань илүү Монголыг сонирхдаг юм байна. Монгол гих зүйлийг худалдаж авдаг. Монгол гих зүйлийг ингээд таньж мэдэх гэж зорддог. Одоо түүхийн хичээл мичээл гэдэг юм уу тиймэрхүү юмнуудыг нь унших гэж янз Монголтой холбоотой ингээд ийм комик ном байхгүй муу ч гэж ах шиг тий. Тэгэл нөгөө нэг Монгол дээл хувцаараа илүү их бахархдаг. Америкт байгаа бол жишээлбэл нөгөө Монгол юм зарж байгаа эсвэл Монгол хоолны газар, Монгол эзэнтэй байгаа газар ч гэх юм уу тэрийгээ илүү ингэж очиж үйлчлүүлдэг. Харин Монголд байгаа хүүхдүүд яадаг вэ гэхээр илүү гадны соёл суралцахыг хүсдэг. Гадны гой брендийн хувцсыг өмсөхийг хүсдэг, гадны хөгжим сонсохыг хүсдэг, гадны одоо гой хүмүүсээс сургаал сонсохыг хүсдэг ч гэдэг юм уу те. Ингээд нарийн бодоод үзэхлээр бид өөрсдөө энэ дотор байгаа учраас үн цэнийг нь мэдэхгүй байгаад байгаа. Харин ер нь тийм. Түүнийг хүүхдүүдтэй ч гэсэндээ энэ үн цэнтэй шүү гэдгийг мэдрүүлэхгүй байгаад байгаа. Тэгэхээр наа чин гэхдээ мэдрэх боломжгүй юм шүү. Одоо ер нь ингээл яг
дотроо байгаа учраас энэ Монголч гэсэн тэр Солонгос ч вэ нү те монголчууд гадаад доохтай тэр Солонгос Монгол дээрээ ямар тэрнтэй л адилхан Монгол юм аваас авах гал үзгэл юм биш те ер нь Тэг нь адилхан хүн л болохоор өөрийнхөө нэг хол байхаараа нэг юм гоё үн цэнийг мэдрээд идэх те яг ийм баймааргүй. Тэгэхээр бүр яг энээс өөр болоод явчлаа л да наадах чи хүний нохоо идэхээр өөрийн нохоо идгээд тэрийг энэ хандлагыг үл мэдээж гадаад явж байхдаа бол илүү мэдрээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр гадаадд явж байхдаа илүү мэдэрж байгаа зүйлээ энэ нутагтай байхдаа ч гэсэндээ илүү мэдрэх хэрэгтэй гэсэн үг юм. Тэр нь яаж байгаа вэ гэхлээр яг энэ үхтэй уг нь бол холбогдох гээд байгаа гэсэн үг байхгүй юу? Зөвхөн энэ наад захын танаа манаа гихгүйгээр Монгол улс гэдгээ ингээд дэлхийд дахинд харуулах гэдэг штэ. Монгол гэдэг соёлоо бусдад түгээн дэлгэрүүлэх гээд байна. Тэгээд бусдын соёлыг түгээн дэлгэрүүлэх биш, Монголынхын соёлыг бусдад бас гайхуулах энэ зүйл нь энэ залуучуудаас илүү харагдаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ нөгөө хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэдэг одоо зүүр үгийг баг үүсчлээ. Гол нь ингэж байгаа байхгүй. Хоол ярьсан чинь нохооны хоол ярихад өлсөд тахтай яхав гэдэг. Айтайхан баарэ. Тэгээ ингэж байгаа. Одоо хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэдэг байгаа. Тэнгүүд энэ ч нөгөө нэг хамгийн гол нь буруу болчиход байгаа зүйл нь одоо өөрийнхөө хүнийг бодлогүй яах вэ? Энэ бол буруу хандлага биш шүү дээ. Бодож байгаа тэгтэл цаана маш олон хүмүүсийг хохироож байгаа бол энэ буруу болчихж байгаа. Буруу болчихж байгаа. Буруу. Тэгэхээр баг энийг ингээд баг нэмбүл яадгийг. Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид үүгээрээ цаана байгаа нохоонууд хүртэл ашигтай гэдэг. Тэгэхээр арамуугаалч өөр одоо хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид гэхдээ бусдын нохоо хохирохгүйгээр ч юм уу те. Одоо яадаг нэг иймэрхүү байдлаар яахгүй л энийг зүгээр шууд ингээд ер нь дандаа ингээд нэг тал руугаа ингээд хандсан юм байх юм те. Тэгээд нөгөө үгийн тайлбарлах гэхээр хоёр талын тайлбарыг нь заавал хүргэжээж онц гойдоор буюу яг л нэг төвцгийг нь олох юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа байхгүй ямар ч үгэн дээр. Тэр нь Нойко бас нэг хэлсэн шүү дээ. Нэг нохоо хооллоогүй гээл те нэг шээр тэрнтэй адилхан яагаад ер нь нохоо гэж зүйрлсэн юм бол тийм ээ бас. Дөрөв хэлсэн шүү дээ. Хүний амт нөхөр учраас сайн юу найз нь учраас гэл ингэсэн байсан. За энд бас Эрдэнэт хүрвэ гэдэг түрүү манай сонсогч манаас холбогдчихсэн. Комментараас холбогдож байна. Өөрт ойрхон байгаагаа харж ханддаггүй юм байж худлаа үнэн энэ тэнд тусламж энтер ярьсан хүн бол бэдийн бэнлээ шүү. Бас наа чи өөр талын өнцөг болоо явчлаа шүү те. Тэгж байна. Толгой эргүүл нэрэл тийш те. Ахтуу хамаатан садан дүүнэрэ гэдгүү мөртлөө гадуур нэг юм яа сайн үйлстэн те. Тэгэхээр нөгөө энэний эсрэг болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Хүний нохоо идэхээр өөрийн нохоо ид биш. Хүний нохоо идчихвэл миний нохоо ч яах вэ болчих гээд шүү. Тэгэхээр одоо яах юм бэ манайхаа энийг тэгээ хэрэгжүүлэх юм уу хэрэглэхгүй юм уу те. Үндэстэнд хаяараа л хэрэгжүүлвэл арай илүү үр дүнтэй. Тэрнээс ч зөвхөн би хэрэгжүүлээд би ингээд өөрийгөө тойруулах гэдэг шүү. За яг үндэстэн даяар хэрэгжүүлээ гэж бодоход яг яаж хэрэгжүүлэх вэ? Юу заавал зүгээр вэ? Яах вэ энийг те үндэстэн даяар? Наадаа чинь бүр намын баг хурлаар оруулж байгаа тэгээд их хурл руу оруулж ирэх юм уу дараа. За яг тэгэхээр эн чинь зүгээр яг юу юм байна л да нөгөө өөрийнхөө дотоодын бүтээгдэхүүнийг дэмжиж гэсэн уриалгаар л дэмжигдэл явах юм шиг санагчлаа. Дотоод тэгээ бас өөр Монголын төгрөгийг Монголд нь үлдээе чинь Монгол төгрөгийг Монголд нь үлдээе мүлдээ гэдэг иймэрхүү уриалгаар шал өөр нөгөө нэг юм уриалгуудаар л нийтих болж хувирхал юм байна л да тий. За сайхна муу нохон гэдсэн шар тос зохиохгүй гэж үг байд юм бэ лээ. Энэ баг хариулт нь юм биш үү гинэ. За муу нохон гэдсэн шар тос зохиохгүй. Сайн байна уу гэнэ минь? За баярлалаа. Би нөгөө нэг сая хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэх гэдэг зүгээр өөрийнхөө бодол санааг хуваалцахад байна. За тэгээ танилцсан их чи таны хэн гэдэг вэ? Саран туяа. Саран туяа. Нас ярьж байна. Дархнаасаа? Ааха. За. За. Асуулт юм уу те? Тийм саяны та яг нөгөө нэг асуултынхаа үгнийхээ хүрээнд. За би энийг бас ер нь бол хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэх гэдэг нөгөө өргөн хүрээнд ярих гэвэл одоо нийгэмд болоод байгаа энэ одоо гадрын байлгийн хитэн хүн идэхгүй бүгдээрээ идэ гэж тэмцээд байгаа хүмүүсийн энэ байдал бас орж ирнэ гэж хардаг. Тийм за хоёрдугаар болохоор нөгөө нэг энэ өвчийг ёстой хоёр талтай. За гол хүмүүстэй яг ингээд за найз нөхдөд одоо би дөржос нэг юм хөдөлгөж авчихсан. Тусмаа миний амар ойрын хүн байж харагдаад тэрийгэ бодоод барыг хөдөлгөж авах жишээ. Тэгээ энэ бол яг гол хүмүүсийн дотор явагдаж байгаа зүйл. За тэгээд гуравдугаар нь нөгөө нэг төрөв одоо гадны хүнийг дайлгаж ажилуулах
өөрсдөө ингэхээр зөвхөн өөрсдөө одоо дэндүү тэжээгээд тэгээд ажил сургахгүй байна гэдэг дээр би бас жоохон хоёр талтай ярмаар бохгүй юу. Нэгдүгээр яг тэр хүүхдүүдэд мэрэгжлийн эзэмшүүлээд тэр компани өгдүүлэх гэдэг нь ойлгомжтой боловч ажил бүр ингээд сургаж байгаа гэсэн үг. Тэгээд маш сайн сургаад зүгээр харин ажил хийхгүйгээр өөр хүмүүсийг ажилуулаад нөгөөдөл нь сайхан мөнгөний аваад явдаг. Тэр бол манай Монголд бүртгэх болсон байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ганцлаар тийм болохоор хүүхдүүдээ бүр харин юу гэж тагин юу гэж хэлсэн хүүхдүүд үлддэг гэхээс нэмээ тэгээд нөгөө ажилдаа сайжрах болно те суралцсан гэдэг зүйл болдог байх гэж би ойлгож байгаа. Манайд болохоор яг тэр мэдээж мэдээ боловсрол чадвартай тэр боловсролчдыг ажил дээр томилох нь ялангуяа төрийн албанд томилох нь аюул чухал. Хувийн байгууллагуудыг ингээ хараад байхад миний хүүхдүүд хувийн байгууллагын одоо бас ингээ эхлээд явж ирдэг. Зүгээр ажиллаж байгаа хүмүүс нь ганцхан мөнгөөр додоод яваад те мөнгө аваад байсан ч дахиад тэр хүний хайр зүрх сэтгэлээ ер нь жоох мархан санагддаг байхгүй. Цалин аваасаа нөгөө сигнал урамшуулаад усгайгээл. Тэр байдал бас хүмүүсийг айгүй хэцүү байдалд оруулаад өөрөө ихгүй хувийн одоо зүйлдээ өөрийнхөө хүмүүсийг танилцахыг хүсдэг байхаа гэж харж байгаа. Тэгээд нөгөө амжилттай явж байгаа зүйл нь яг өөрсдийнхөө хүмүүсийг тавьж амжилттай сайн яваад харин орон нутгуудын салбаруудад мэдээж хэрэг айгүй сайн тийм одоо ичил даах хүмүүсийг томилж ажиллуулдаг тийм юм ажилладаг байна. Тэгэхээр зэрэг энэ үг нэх их муухай үг бол биш. Түрүүний ярьж байгаа хүн бол те бас яг нөгөө сахнуудын өмнөх ярьсан байгаа шүү. Тэр хүн болохоор ястаа яг энэ нөгөө зөв хүмүүсийн талаар яриад одоо бас улс төрд маш чадварлаг одоо тэнцэж байгаа хүмүүс шүү дээ. Монголчууд ингэж байна гэж батнарын яриад маш ойлгомжтой чадварлаг залуу хүмүүс байна. Би бүр энэ залуучуудыг айгүйх дэмждэг. Одоо ингэж үе өнгөрсөн хүмүүс маань нөгөө өөрийнхөө арга барил туршлага тэр зүйлдээ ингэ хүлэгдсэн тийм юм анзаардаг байгаа шүү дээ. Тэгээд би нам харагдахгүй чадварлаг тэр сайн үнэхээр Монгол гэсэн хөрлийн гişүүд байна шүү бас байгаа дээ. Тэгэхээр одоо 126 октод тэг нэг бишээ гэж би хараад байгаа. Тэгээд энэ зүйлийг л ярмаар санагдаад яг та баярлалаа. Баярлалаа маш их баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Манай Там өрөөний буудан дээр маш олон сонсогчд маань ирж сууж товхолж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсээр байна. За одоо бол нэг сонсогчийг авах боломжтой байна шүү. Цагаа харж байна. 9986 1045 дугаар дээр өөрийнх нь санаа бодлыг илэрхийлээд нэг сонсогч мань холбогдож орж ирэх боломж байна. Саяны Сарантиа гэдэг хүний нэг юу айгуу таалагдлаа. Мэдээж нэр дахиад санууллаа. Газрын баялаг биш та монголчууд. Энийг гадны нохол идээд байгаа байхгүй тий. Тийм шүү дээ. Монголчуудад яг ямар ашигтай юм бэ? Тэ? Одоо газрын дос. Одоо зүү хязгаар баахан одоо амар болоо уурхаа биш шүү дээ. Чи тэр юу халах гол руу явж үтсэн үү зам? Үзээв шүү дээ. 19-р талбай, 7-р талбай гэж битүү шүү дээ. Чи баар ингээ нулимс чин гарахаар ингээ баахан донк лөө нөгөө нэг юм бью сордог. Үгүй нөгөө ингээ хөдөлдөг. Газрын досоос сордог донк гэдэг баха. Би яста харж байгаа. Донк гэж нэрлэдэг баха. Ингээ нэг кинонд ирээд штэ ингээ нэг газрын дос сороод ингээ хөдлөөд идэг. Тийм нүч битүү штэ. Тэр нөгөө нэг юм одоо тал гэдэг байгаа штэ. Халахын гол тал тэр нутагт чинь битүү байна. Тэгээ хоошоо бас нэг уурхаа байна. Ям амар олон ингэж газрын дос. За ингээ нэггээр ингээ алтны уурхаа мархаад маш олон тэгэл. Тэгсэн мөртлөө сонио ингээ монголчууд өөрсдөө ядуу амьдраад байна гэдэг нь одоо нэг юм гэр бүлээр бодох юм бол байгаа дээ. Би ингээ хүүхдүүдтэйгээ зэ. Би ингээ амар надад ингээ дансанд мөнгө байгаад идэг зөө баяртай аав. Хүүхдүүд өлсөөд байна. Дансанд барилт хийчээд байна. Тэнгүүдээ мөнгөө би дандаа гадуур хүмүүстэй хоол идэх зориулдаг. За. Ийм байгаад байгаа байхгүй. Хүүхдүүд рүү бол барилт. Хүүхдүүд өлсөөд байна. Хүүхдүүд хөл нүцгий яваад байна. Хүүхдүүдийнхээ хүргчийг би чойчлчаад шүү дээ. Яана.
Ямар байлаар юм бэ? Тэг хүүхдүүдтэй ингээд одоо жишээ нь одоо ингэж яста хүүхдүүдэд дэвтэр ном авч өгөхгүй, гутал авч өгөхгүй мөртлөө. Зүгээр манай гэр гоё байх хэрэгтэй гэдэг гадных нь гаднаас орж байгаа очинд гоё харуулахын тулд шалны гарниза жил болгон солиод байна шүү. Гэхдээ гих мэдслэн баггүй. Ийм амьдралтай аа байвал яах вэ гэр бүл? Улсыг одоо нэг гэр бүл гэвэл те. Маш их дансанд мөнгө байгаа те. Маш их баялагтай. Гэхдээ хүүхдүүд үлсээд байна. Цорох худалтай яваад байна. Энэ хайр байхгүй байгаа. За баярлалаа очроо бидэнд бас төгсгөлийг нь базаж өгсөн. Энэ 7 хоногийн хувьд нариулагч манд бас ерөнхийдөө шипи өгсөн. Тэрний юу гэхээр бидэнд ийм үгнүүдийг өгнө гэсэн. Тэгээд тухайн үгнүүд дээр бид тал талаас нь ярилцсана гэсэн үг. Өнөөдрийн бидний авч ярьсан үгод хүний нохоо идэхээр өөрийн нохоо идэ гэсэн үгэн дээр бол ярилцлаа. Өчигдөр ч гэсэндээ бас нэг үгэн дээр ярилцаж бөөн наано болсон шүү дээ тий. Маргааш ч гэсэндээ том өрөөнд ярих сэдв дээр ямар үгэн дээр бид тухайн үгний уг үндсийг нь олох гэж ярилцахыг бид таашгүй. Тэгэхээр энэ үгний талаар ч гэсэндээ та магадгүй хүүхдээсээ нэг асуугаад үзээрэй. Хоорондоо нэг ярилцаад үзээрэй. Том өрөөнд ярих бас нэгэн сэдвтэй болгож өгсөн баха гэж найдаж байна. Радиогийн 3 дугаар студид очроо заяа найруулагч Мизо болон Монгол Улсын өнцөг болон бүрээс дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Ингээд маргаашийн 9 цаг 5 минутаас уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.